За өнөөдрийн лекц 5 сэдв их том сэдв. Тийм ерөнхийдөө одоо яг цуврал лекцийн яг гол хэсэгт нэлээд тийм нугдаа хэсэг гэж болно. Тийм одоо нэг эргэлтийн тойрог гэдэг шүү дээ, тийм үү? Яг одоо бидний философи одоо ингээд нэг эргэлт энэ өмнөх одоо философийн өмнөх лекцүүд Марксийн одоо лекц бол нэлээд тийм улс төр эдийн засаг тухайн үеийн одоо капитализмыг нийгмийг шүүмжилсэн нийгмийн философи байсан. За Ницше бол ерөнхийдөө хүний философи. Тэр нь бол түрүүчийн одоо бид нар лекцэн дээр нэлээд ярьсан. Эцсийн эцэст өнөөдөр хүн гэдэг хэн болчих вэ гэдэг тэр асуултыг Ницше тавьсан 20 дугаар зуун эхлэхийн өмнө. За яагаад Ницше хүн гэж эцсийн эцэст хэн болчих вэ гэж асуулт тавьсан гэхээр ер нь Европ одоо барууны ертөнц Грекээс гаралтай, Ромоос гаралтай баруун Европ руу очисон философи буюу шашин маш том одоо хямралд орсон. Ер нь бол тэр их одоо Есүс Христос гэсэн тэр их ганцхан бурхантай, ганцхан шүтэнтэй, асар их хатуу дүрмтэй. За хүнийг ер нь нэлээд одоо яасан барьсан маш хүчтэй тэр Есүс Христ гэсэн гадтай. За сүм хийдүүд маш их мөнгө төгрөгтэй, эрх мэдэлтэй болоод төрийн одоо хэмжээнд хүртэл очиж гсэн. Баян сүм хийдүүд үүссэн. За энэний хажуугаар нөгөө Марксийн капитализм, баячууд, капитал, хөрөнгөтнүүд үүссэн. Эд барууны ертөнцид Европт бол одоо бужигнж байсан. Бид нар бол тэр үед эсгийн гэртээ сайхан 50 онцчихсан. Энэ үед Ницше дахин философийн хамгийн том асуултыг тавьж философийн ертөнцид философчдын дунд хувьсгал хийсэн. Марксийн дараах хоёр дахь том философийн хувьсгалч. Ницше юу гэж хэлсэн бэхээр ерөнхийдөө God is dead гэж хэлчихсэн. Тэр нь бурхан өгчлээ шүү дээ. Бурхан өгчихснийг мэдсэн үү? Ер нь бид нар өөрсдөө бурханаа алдсан биш шүү дээ. Ийм одоо том одоо үг хэлжсэн. Тэр нь бол яг өнөөдрийн бидний ярих номон дотор байсан нэг өгүүлбэр. Ницше өөрөө шууд бол ингэж хэлээгүй. Дандаа одоо философийн номууд бол олон зуун хуудас байдаг учраас тэр олон зуун хуудас дотроос нь гаргаж ирээд хэлсэн шүү. Тэгэхээр энэ квотсууд бол их өсөлттэй байдаг. Ялангуяа философчдын квотсууд бол дандаа номон дотроос олон хуудас номон дотроос зөвхөн нэг өгүүлбэрийг татаж гаргаад хэлчихсэн байдаг учраас аюултай. За зохиолчд одоо яруу найрагчд шүлэг бичдэг хүмүүс бол зориуд одоо ингэж квотс шиг үгнүүд хэлдэг. За философч бол хизээ штэ гэж бэлэн тийм квотс шиг үгнүүд бол хэлдэггүй. Тэрийг бол бид нар энэ философч гэдэг утгаар бид нар Ницше гэсэн ойлгох хэрэгтэй байна. За тэгээ яагаад Ницше бурхан өгчихлээ? За нэгэнт одоо бурхан өгсөн чинь биднийг одоо хайрлах, хамгаалах, тус болох, очиж одоо мөргөх, сүсэглэх, нүглээ намжлах, эсвэл одоо хайр, халамж юу гэдгийг тэр л бүхэл одоо сэдв, тэр л бүхэл амьдралын бүх одоо асуудлуудаа очиж шийдүүлдэг байсан. Бидний ард дандаа зогсдог байсан. Биднийг дээрээс үргэлж хардаг байсан. Бурханаа бид нар алчсан байж тээ. Бурхан маань өгчжээ. Одоо яах вэ? Ницше юу гэж хэлсэн гэхээр одоо ганцхан л сонголт үлдсэн. Одоо тэгэл өөрийгөө л одоо авч явах зүгээр байхгүй. Тэ? Бид одоо өөртөө л үлдлээ. Тэнэг хүн бурхан алдсан. Бурхан гэхээр нөгөө бидний нөгөө шашны асар том одоо бас бурхан гэж ойлгоод байж болохгүй. Ер нь нөгөө God гэдэг утгаараа абсолют, дээд, бүх ёс суртахуун, бүх хайр, бүх сайн сайхныг эдэлсэн хэрэгэлдэг, бидэнд тусалдаг тэр л God-ыг хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс одоо шууд жанрасыг гэдгээр бурхныг ойлгож болохгүй. Майдер жанрасыг бол God-ууд бол биш шүү дээ. За өөрийнхөө гаднаас харах, өөрийнхөө гадна гарах шаардлагатай боллоо гэсэн ийм одоо Ницшег үгэлсэн. Өөрийгөө би одоо гаднаас харах. Би ер нь яг одоо ямар байдалтай байна? Өөрийнхөө нөхцөл байдлаа би одоо тодорхойлох хэрэгтэй болчиход байна.
Гэт өөрийнхөө одоо гадна харж дотроосоо дандаа ингэж дотроо эргэлддэг байсан бол гадна талаасаа гараад би юу нь ямар вүлээ. Тийм. Өмнөх лекцүүдэд би бас хэлгэл байсан. Бид нэг заавал нэг толинд харах хэрэгтэй шүү. Толинд хараад өөрийнхөө нүдийг харцыг, царайцыг харах хэрэгтэй. Чи хэн блэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Ингэж өөрийнхөө гадна гарч өөрөө өөртөөгөө үлдснээ одоо ухамсарлаж, эндээ одоо уйтгарлаж, гомдож, одоо ийм уйлах ийм одоо асуудалтай хүн тулгарч байгаа. За энийг бол Ницше бол бурхан өгсөн гэсэн тэр Заратустра гэдэг одоо өнөөдөр ярих Заратустра номын дотор бичсэн. За ингээд өөрийнхөө гадна гарч байгаа өөрийнхөө дотор руу нэг өнгөх өөрийнхөө дотор руу нэг өнгөж өөртөөгөө одоо танилцахаас өөр аргагүй болсон. За ингээд Ницше за одоо ингээд өөртөөгөө би танилцчихлаа. За би нэг иймэрхүү байна. Гэтэл Ницше юу гэж хэлсэн бэхээр одоо чи өөртөөгөө ингээд танилцаад өөрийгөө мэдчихлээ. Үүний дараа чи маш их асуудалтай байгаагаа мэднэ. Чи бол тэр чигээрээ одоо нэг миний яриад байдаг эхлүүлчихсэн барилгаа. Тий ээж аав дөнгөж ихчүүлээд хайчихсан фундаментын дайд эсвэл тэгшин. Тэгэхээр чи өөрөө цааш авч явнаа. Бурхан чамайг уулан бүтээсэн байгаа. Уулан чи бурханаараа ингээд бидний бүтээл болоод тэгээ цаашаа явах гэсэн чинь цаашаа явах гэсэн чинь бурхан ч өгчихсэн учраас одоо чи цааш өөрийгөө авч явна. Өөрийгөө авч явахын тулд чамд юу хэрэгтэй вэ гэхээр чиний дээд бие хэрэгтэй. Чамайг дандаа дээш нь татж авч явж идэг. Чиний бурханлаг хэсэг одоо үүсэх хэрэгтэй. Чи одоо тэр өөрийнхөө бурханлаг хэсгээ бүтээ. Тийм. Адрес чи өөртөөгөө нэг төгснөд байгаад ах юм бол доошоо амархан унна. Тийм. Чиний бурханлаг хэсэг байвал чамайг дандаа дээш нь бүтэхгүй үед, болохгүй үед дандаа татаж авч явж байна. Ийм том одоо ойлголтыг Ницше бидэнд ном болгон бичиж үлдээсэн. Намайг дээшээ үргэлж татаж явах миний тэр дээд бие хэрэгтэй болчиход байна. Өөрийнхөө хэмжээнд байгаад ах юм бол доошоо амархан унана. Тийм учраас өөрийнхөө хэмжээнд байдаг хүмүүс маш их сэтгэлээр ундаг, маш их доошоо ордог. Зарим нь одоо амиа хүртэл хорлно гэж байгаа. Зарим нь одоо яадгийн одоо тэгэл тэр чигээрээ архинд орж байгаа. Зарим нь одоо тэгэл хаяал, салаал одоо яадгийн одоо юу гэдгийг нийгмээс тасраад хүмүүсээс одоо цогтаагаад яадгийн одоо зожигддаг штэ тийм эгоист болдог штэ. Зожигрол, хувай бодоол, зөвхөн өөрийгөө бодоол тийм үү. Ийм нэг хачин амтан чи болж хувирна шүү. Чи сайхан өөрийн гэсэн бурханлаг тусч нийтэж хүмүүстэй уулзсан, ярилцсан, шеэр хийсэн чиний дээдхийн дээд бие чинь л хэрэгтэй. Ингээд эндээс дээд хүн, дээд бие гэсэн ойлголт одоо гаралтай. За ингээд яах вэ? Одоо нөгөө дээд бие үүсгэлээ шүү дээ. Өөрийнхөө дээд биег одоо үүсгэх би одоо ингээд одоо ажиллах нь байна шүү дээ. Миний одоо оюун, миний одоо тийм үү? Одоо ухаан маань тийм. Одоо оюунлаг болсон ухаан. Тэр ухаан маань бурханлаг болсон ухаан маань янз бүрийн байдлаар одоо ажиллана. Сэтгэл зүйн хувьд, нийгмийн хувьд, төр улсын хувьд, ард түмний хувьд иргэн гэдгээр би ямар нэг байдлаар одоо ажиллана. Зарим үед би өөрийгөө халаах хэрэгтэй. Халах хэрэгтэй. Өөрийгөө сайхан дэвэргэх хэрэгтэй. Тийм, халах, өөрийгөө дэвэргэх. Янз бүрийн толгойд эргэлдээл, янз бүрийн хиймээр санагдал, янз бүрийн бүтээмээр санагдал бүр ингээл сайхан халах хэрэгтэй. За нөгөө талд бас хэд их давруулан халахаас хамгаалсан биднэрт хөрөх бас чухал. Заримдаа хөрч өөрийгөө барьж явах хэрэгтэй. Энэ маань бидний хүйтэн хэсэг маань. Энэ бид нар ингэж жоохон барьдаг, даардаг, тэнцвэржүүлдэг. Тэгэхээр бид нар бол энэ халалт, хөрөлт хоёрын дунд бидний оюун дандаа ажиллана. За энэ маш их чухал.
хэд халаавал хэд халсандаа болоод хүн өөрөө түлэгдэх аюултай шүү. Хэд их одоо өөрийгөө хөргөх юм бол нэг л их даруухан болох гол нэг л их дуугаа болох гол даруухан өөрийгөө дараад ах юм бол уйтгар гуниг эхэлнэ. Тэгэхээр ерөнхийдөө хүүтэн хүмүүс бол маш их одоо уйтгар гунигтай. Сэтгэлээр маш хуннаа. Халуун хүмүүс бол үргэлж ингэж урагшилсан, дэвших гэсэн, бүтээх гэсэн, зүтгэх гэсэн дандаа юм халаалтай байна. Тэгэхээр энэ хоёрын завсар бол тэнцвэрээ олох ёстой шүү гэдгийг Ницше бидэнд захиж үлдээсэн. Тийм. За Ницшегийн дээдхэн бол ерөнхийдөө л хүний тэр бие гэдэг маань устдчихгүй, биегүү болчихгүй чи тэгэл одоо сүргийн нэг л болно шүү дээ. Тийм одоо жагсаалын зэрэг одоо юу гэдгийг сүргийн нэг, олонхын нэг тийм үү? Нэг одоо юу гэдгийг арт түмний нэг хэсэг, үндэсний нэг хэсэг одоо юу гэдэг нэг л нэг тэр дотор л хамрагдсан би ямар ч бий байхгүй хүний хэлснээр, хүний зааснаар дээрээс өгснээ нэдчихэл тэрийг одоо хаана үдийн гаргачаал тэгэл одоо явж байна. Тий. Өгсөн мөнгөөр нэг хувцас аваад өмсдөг ч юм одоо яадаг ч. Нэг брендийн гар ус авчдаг ч юм уу. Тэгэл одоо үхлээ хөлээгээл хайдагрын хилдгээр үхлийн одоо замдаа аль хэдийн гарчихсан. Тэгэл ингээл нэг юмхүүл одоо сүргийн сонин сүргийн амьдралаар л чи явна шүү дээ. Тийм учраас чи биегээ баталгаажуулж үргэлж бие гэдгээ мартахгүй санаж явж бай. Энэ бол Ницшегийн хамгийн чухал захиас. Индивид одоо индивидуал гэдэг чинь тийм үү индивид. Индивидээрээ үлдэх хэрэгтэй. Яг энийг монголчууд бас индивид гэдэг яриад идмаа энэ одоо Мойсийн бол моджил байгаа. Шүтээс нэгтэй сургуулиуд шилхааны академи тэдний нэг хөрөлөнгөд бол индивид гэж ядгийг. Тэр бол яг индивидуал гэдгээр л явах гээд тахш байгаа. Тий. Тэгээ энэ бол яг та ерөнхийдөө бие хүн хэвээрээ л үлдэх. Тий би тийм үү? Зан заншил дунд, уламжлал дунд, шашин дунд, мухарцэг дунд хинч болоод алга болчих биш. Хэм бүхэн надад заагаад тэрийг би одоо яадаг дагаад явах биш. Тэрнээсээ л одоо болгоомжлоорой гэсэн. Яагаад вэ гэхээр Ницше хэлсэн бүгдээрээ адилхан биш шүү. Хүн бүр өөрийн авьяастай, сонирхолтой, хүсэлтэй. Тийм учраас хэд нийтлэгжүүлж, хэд одоо адилгах бол утгагүй. Миний нэг хэлээд идэг үг гэдэг шүү дээ. Монголчууд бүгдээрээ адилхан ч гэсэн. Тэр бол бараг доромжлол байхгүй. Монгол яс ч гэсэн. Монгол хүн чинь тийм биш ч гэсэн. Гэхдээ Монгол хүн гэдгээр юу гэх юм? 3 сая хүн хэлэх гээд байгаа юм уу? Эсвэл өөр Монголтой хамт хэлэх гээд байгаа юм уу? Энэ бол айгүй мохот оромжлол шүү. Хүн бүр адилхан биш шүү. Юугаар адилхан биш гэвэл хүсэл, мэдлэг, боловсрал. За бид нар одоо сүүлийн үед боловсралгүй хүмүүс боловсрал ярих ямар их аюултайг одоо харж байна шүү дээ. Тийм хүүхдийн хүмүүжил мэдэхгүй хүмүүс яагаад хүүхэд ярьдаг болчихов. За тайван биш байдал болон залхуу биш байдал зогсож болохгүй. Ер нь бол бид нар үргэлж тайван биш байх ёстой. Ер нь тайван байлдаа тайвшрагдаа гэдэг бол энэ бол амьтналаг чанар. Одоо модны дорж хэвдэх гэдэг шүү дээ. Эсвэл нэг нуруунд дээр ингээд эрүүгээ сайхан тавиад хэвдэх гэдэг шүү дээ. Хон шиг. Үгүй ээ. Хүн л болсон хойно бид нар үргэлжийн тайван биш байна. Хоёрдугаарт хүн л болсон хойно бид нар хизээж залхуурж болохгүй. Амьтан залхуурна. Тэсний дөрвөө тойроод ой дотор жимс ногоо ургамал бүх эдгэрийн тойроод байж гэн. Хуцхунаар авах шаардлагагүй. Өөрөө тэртээ дөрвөө өстэй брендийн хувцастай төрчихсөн арслан бар одоо юу гэдгийг тийм сарвагч одоо юу гэдэг бүгдээрээ бид нар чинь залхуурч болохгүй. Тойроод бэлэн хоолунд алга. Худалдаж авах хэрэгтэй. Тийм үү? Бие нүцгэн даарна. Хувцас худалдаж авах хэрэгтэй. Тэгээд бид нар хизээс залхуурч болохгүй. За. Шинийг сонирхох бас зогсож болохгүй. Бид нар үргэлж шинийг сонирхож тийм үү? Шин юмыг сорж, үзэж, амталж, алдаж, буруутаж явах ёстой. Энэ зогсвол тэгээд дуусна. Шинийг сонирхох, үзэж алдах дуусвал тэгээд хүн бий биш. Тэгэхээр хүний амьдрал гэдэг бол үргэлж эрсдэлтэй байна.
хүний амьдрал тайван байж болохгүй. Хизээж тайван байж болохгүй. Хийх гэж зүтгэх, алдна, эндүүрнэ. Тэгээд цааш дахиад оролтно. Дахиад хийх гэж үзэн, дахиад зүтгэн, дахиад алдна, дахиад эндүүрнэ. Тэгээд дахиад цааш явна. Үргэлжийн юм амьдрал. Тэрс одоо нэг л зүгийг олоод авцсан. Ингээл болчлоо. За одоо болоо гэсэн юм байхгүй. Тэр учраас бид дээд хүн болох хэрэгтэй. Дээд хүнтэй байх хэрэгтэй. Оролцоо бид нар зогсчих юм бол нөгөө эндүүрэл дотор л үлдчихнэ. Нэг эндүүрлээс гарч дараагийн эндүүрэл рүү оролдож явах хэрэгтэй байхгүй. Тэгээд эндүүрлээсээ салаад дахиад дараагийн үе ихлээл, дараагийн шинжилгээ хийхэд, дараагийн ажил хөдөлмөр хийх ингээл яваад байна. Сонирхоо болоод оролцоо болж байгаа юм бол бид нар нөгөө зөв буруугаач мэдэхгүй нөгөө эндүүрэл дотор тэгээд дуусчих байгаа. 40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол хинч эрхчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номч байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юм уу? Амьдарч цуглуу явж байгаа хүчж байгаа шүү. Хайр бол шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л орох гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэл үсэн шүү дээ. Тэгэл зодоо болно шүү дээ. Найрыг гартаа авдаг болж байгаа бол тэгэл тийм болно шүү дээ. Зовжлж байхгүй. Хинч чарахгүй, хинч зовхгүй. Шинжилгээ жаргал багштай зам. Ер нь болж өгөл сайн сайхан юм бодож явах хэрэгтэй. Тархинд аягүй хэрэгтэй байна. Тархи амардаг байна. Муу мухай бодлоод тархи амардаг. Хойроод байгаа хүмүүс хэрэгтэй ирэхгүй хүмүүс хачаа хачин байж болно. Хамаагүй өөрөөс дотроо сайн сайхан бодоод явчих хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлчихсэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гуталаа. За эрхчлөө гэдэг чинь байж тээ. Эхлээд байж тээ. Хүн урагшаага эрхчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголчууд битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөл агаас тэ бөмбөрдөөл. Зан заншлаас хурдан салтэрсэн явчихгүй шүү. Орчин үед зан заншлсан гэхгүй. Яг зан заншил чинь нөгөө нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нөгөө нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресстэй хэвээр. Стресс бол тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орчин нэг ном уншдаг учраас тархин ерөөхдөө өгчдөг. Хөрхөн ихэс төрсэн биенүүд л талхалтаад идэх таа юм тий. Хөрхөн өндөр өгтөд бизнес ашгүй. Асуудал боловсролтой болох эрх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа гайтай байдаг шүү. Та тэгэл энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хоорондын дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг буруу хэрлээд идэг л та. Эрдэмтэн энэ гэдэг идэг л та. Өгвөл тэ эрдэм дотор ч одоо нэг justice ч явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь гэрчүү шүү. 4-5 гэрчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Юмыг тааруулах тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүгдээс ягаад зутаагаад байдгүй. Яг л хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшиндэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгэл одоо нөгөө тэнгэр дэвшний эдгээр байгаа шүү дээ. За Ницше дээд хүн яагаад ийм одоо хүн ийм үргэлжийн асуудал ер нь өнөөдөр ингээд ямар нэгэн асуудалд ингээд хүн орчоод байна гэвэл ерөөсөө Ницшегээс гаралтай энэ дээд хүний асуудал яагаад бид нар орчоод яагаад үргэлж шинжлэгдэж сонирхож сорж үзэж явах хэрэгтэй вэ гэвэл яг бол бид нар өөрийнхөө биеэс гараа авчих боломж байхгүй. Энэ л өгөгдсөн тийм үү? Тэр нэг одоо нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүнээс өгөгдсөн нэг бие байгаа шүү дээ. Тэр хоёрын дундаас биологийн өгөгдсөн биш шүү дээ энэ чинь. Тий. Эрэгтэй бол эрэгтэй, эмэгтэй бол эмэгтэй. За тэгээд цариуц хамар нүд чих одоо ямар байдгийг гадаад нөгөө фенотип дотор эрүүл мэнд одоо хавдрын өвчин ямар хавдар одоо юу гэдэг янз бүрийн өвчин тусах генотип энэ дэг чинь тэр биологийн нөхдүүдээс авчихсан байгаа шүү дээ.
Би өөрөө сонгоогүй, ямар ч хамааралгүй. Би одоо төрхөөс өмнө ямар нэгэн захиалга өгөөгүй шүү дээ. Тийм болгоорой гэж. Тийм хүүхд төрийн шүү гэж. Ямар захиалга байхгүй. Тэгэхээр бид нар биеэсээ гараад энэ биеэ орхиод эрүүл сайхан төгс одоо юу байдгийг тэр би илүү гүгээд ороод тэгэхээр тэр биений эзэн болоод миний ухаан тэгээ тэр биеэр явчих юм боломж байхгүй. Тэгэхээр энэ одоо биетэйгээ уучраа болохоос өөр арга байхгүй. Өгсөн залуу юм одоо юу байдгийг өвчтөө өвчнгөө эрүүл одоо өвчин ямар байдгийг удахгүй хор давдар тулсан одоо юу байдгийг хууч ахах өвчтөө одоо юу байдгийг нэг том боломж байгаа. Тэр дээд хүний Ницшегийн дээд хүн. Тэр бол одоогийн ухаанаа орхиод шинэ ухааны төвшөнд очих боломжтой. Шинэ оюуны төвшөнд очих боломжтой. Одоогийн энэ тэнэглэл тэнэг ухаанаасаа салаад дараагийн төвшөнд очих хэрэгтэй. Эн чинь дээд хүн. Нэрс нэг боди билдингтэй нөхрөө дээд хүн гэдэг юм биш шүү. Ингээд хүний ухаан яах вэ? Сайжрах ёстой. Бид нар ухаанаа өргөл сайжрах. Энэ чинь төрөхөд өгөх гэсэн билүү ухаан биш шүү дээ. Ээж аваас өгчихсэн билүү ухаан биш. Хорон ойртоноос өгчихсэн билүү ухаан биш. Одоо юу гэдэг юм? Бурхан шашнаас өгчихсэн билүү ухаан биш ээ. Одоо бид өөрөө ухаантайгаа л одоо үзэлцгээс өөр арга байхгүй. За энэ дотор бол үргэлж солиорно. Энэ солиорлосоо салж дараагийн солиорол руу одоо явах хэрэгтэй. Тэр солиорол нь намайг дэвшиж хөгжүүлэх солиорол байх хэрэгтэй. Эндээ бид нар халуурах хэрэгтэй. Энд хүрч болохгүй. За түрүүний одоо яриад ирсэн бидний энэ дээд хүн энэ одоо бурхан өгсөн энэ л бүх одоо ойлголтууд ерөнхийдөө Ницшегийн хамгийн гол зохиол дотор явдаг. Ницше маш олон ном бичсэн шүү. Ницшегийн номыг зүүндээ олон боти. Тий. Би одоо нэг 20-од нэг ботыг хөдөлж авах гээд бас нэг үнийг бас асууж л байсан. Хэвлэл нь маш их гоё байдгийн. Маш их гоё хэвлэл номууд нь гоё хэвлэгдсэн. Тэгээд энэ Заратустра ингэж ярив, Заратустра ингэж хэлв гэсэн ийм одоо монгол орчуулгаар бол ингэж орчуулж болохоор ийм одоо ном байдаг. Германаар бол яг Also sprach Заратустра гэсэн ном байдаг. Тийм. За энэ номондоо бидний одоо энэ дээд хүний тухай Ницше за бүр одоо нэм классик хүн төрөлхтний дэлхийн одоо классик номуудын дотор Ницшегийн Заратустра ордог. Ер нь бол Ницше бол маш их алдартай л да. Яг Марксийн дараа бас маш их нэрд гарсан философч. Тэгээ нэг номныхоо хавцсан дээр ингээд дэлхийн бөмбөрцөг байгаа. Тэгсэн мэт тэр дээр ийм гэрэлтэж байгаа тэр хүн байгаа байхгүй. Хүнийг дүрс. Тэгэхээр ер нь л бид нар бол ямар нэг байдлаар энэ дэлхийн энэ л нэг хувьцаа, энэ л нэг одоо тийм үү өгөгдсөн дотроо унаж, тусаж, гомдож, өөлж одоо тийм үү үзэн ядаж одоо яадаг тэгж явхад ямар ч утгагүй зөвөр л урагшил хөгж дараагийнхаа тийм үү шин сонир руу яв амьдралыг сонирх гэсэн тэрлүүл Ницше одоо хэлээд байгаа байхгүй юу. За энэ номоо бичихтэй түрүүчийн нөгөө лекцэн дээр бас ярьж байсан. Ницше номоо бичихтэй заавал нэг тийм гоё газар хичдэг гэсэн. Ингээд хотоос яваад хөдөө уул устай газар, цагаагаар сайхан газар очоод тэгээ номоо бичдэг гэсэн. Би ч гэсэн сая ингээд хөдөө гараад ирсэн гоё байна ингээд тойроод модтой цастай. Тэгээ энэ төч ингээд энэ философийн ойлголтуудаа одоо лекцэндээ бэлдээд ингээд явж байгаа. Яг л тэр Ницшег одоо тэгжсэн болов уу гэмээр л одоо тийм төсөөлөгдөж байла. Тэгээ энэ тэр Швейцарын тэнд байдаг нуурын дэргэд байдаг энэ нэг жоон хад чулуу юм байлээ. Тэгээ энэ дээр ерөнхийдөө Ницше энэгээр явж байхдаа одоо Заратустра ном нь анх толгойд нь орж ирсэн гэсэн тийм дурсгалын чулуу юм байлээ. Яг энэгээр ингээд нуурын гэргээр ингээд алах гэж явтал Заратустрата би таарлцсан гэдэг юм билээ Ницше. Яг миний өөдөөс ингээд Заратустра гараад ирсэн. Одоо нөгөө imagination гэдэг чинь төсөөллөө. Нэг хүн болов биш. Зөвхөн тийм төсөөллийн тийм зураг тийм миний хажуугаар ингээд өнгөрсөн. Тэр бол Заратустра байсан. Тэгээ Заратустрагийн тухай одоо би ном бичих
сэтэл, idea, хүсэл, will төрсөн. Ингээд би одоо намайг бичсэн гэдэг юм байлээ. Тийм. Ийм бүр энэ чулуун дээр Ницше энд яасан гэдэг. За тэгээд Ницшегийн нэг онцлог бол явж хөдөлж философитдаг хүн байсан. Тийм. Ширээний ард ингээд сандалт ширээний ард суугаад ингээд философийн ном бичгээс илүү хөдөлж агаар алхаж явдаг. Тэгээ алхаж явж явах тэр нөгөө нэг алхааныхаа тэр ритм гэж байгаа шүү дээ, хэмнэл. Тэр хэмнэл дотроо өгүүлбэр зохиодог. Тэгээ тэндээсээ тэрийг хурдхан шиг тэр агаарч явж байхдаа дэвтрээ гаргаж ирээд хурдан ингээд тэмдэглэж бичээд авчдаг. Тэгээ дараа нь тэрийг өрөөнд очиж жоод бичгээ машин дээрээ бичдэг. Ийм сонирхолтой хүн байсан. Тий. Тэгээд би бол ерөнхийдөө бас тэр хоёр төрлийн философчин тэр хөдөлж, босож, явж, ярьдаг тэр тип юм байлээ. Тий. Би бол одоо Хегел, Кант энэ төргээд бусад нэг философч байгаа шүү дээ. Яг ингээл их сургуулийн профессор ширээний яг суугаад тэгэл ингээл ажилдаг. Тийм философч би бас биш юм гэдэг. Ерөөдөө Ницше гэж байгаа юм төстэй. Бас би чинь лекц уншихтаа ч гэсэн би заавал босдог. Одоо би энд ч гэсэн байшин дотор ганцаараа зогсоо байж байна. Тийм. Сандал дээр би сууж ерөөс чаддаггүй. Надад ерөөсөө нэг л ритм тохирдог байхгүй. Хөдөлж хөдөлгөөн дотор миний бодол явагддаг. Тэгээ Ницше бас тийм байлээ. Тэгээ энэ араа цаасан дээр ингээд биччихсэн Also sprach Zarathustra гэчихсэн. Тэгээд ein Buch für allen und niemanden тэгээд FN гэсэн байгаа. Friedrich Nietzsche гэдэг. Тэгэл одоо ингээд бичиж эхэлж байгаа байхгүй юу? Дэвтэр дээрээ. Тийм. Тэгээ энэ одоо үлдсэн юм байлээ. Тийм. Дурсгалтай л одоо юм да одоо тийм. Гэтэ Nietzsche ч одоо тэгээд юу шүү дээ. Том одоо шагнал бол аваагүй шүү дээ. Тийм. Амьд байхдаа ер нь нэрд нэг амьд байхдаа сүүлийн нэг 10 жил байна уу? Тэгээд 5 жил нэр гарсан. Тэгээд тэр үед манайч чинь ухаан нэлээд баларччихсан байсан. Тэгээд тархины тийм нэг өвчтэй юм шиг байгаа. Гинт тархинд нь юу тэр хор тавдар юу юм хүмүүс ингээд танихаа байгаад орчин тойрноо нүд нь харж байгаа ч гэсэн ингээд мэдрэхэ байцсан. Тэгээд ярьж хэлэхдээ бас их тийм сонин яриа хэлтэй болцсон. Тэгсэн гинлээ тэр бол тархины онцлог өвчин байсан баг. Сүүлийн жилүүдэд. Тэгтээ хүн төрөлхтөнд гайхамшигтай бүтээлүүд биднэрт үлдээсэн. Тэг бид нар бол одоо үеийн үед хүн төрөлхтөн бол Ницшед одоо баярлах хэрэгтэй. Ялангуяа одоо Холливуд бол бүр их баярлах хэрэгтэй. Холливуудын тухай бас ярина. Холливуудын фильмүүд бол тэр чигээр одоо Ницше шүү дээ. Том зохиолчд ч гэсэн одоо Ницшегээс маш их одоо юу авсан. Ном бичих инспирэшн маш их авсан. За Заратустра ингэж ярив гэсэн энэ номоо бол ерөнхийдөө Ницше 1882 оноос 1885 он энэ хоёрын хооронд ер нь бичсэн гэдэг юм байлээ. Тийм. Ер нь ном бичгэд бол шууд ингээл тийм үү физик, математик, эдийн засаг одоо юу гэдгийг хууль одоо тийм үү мэрэгчлүүдтэй адилхан шууд ингээд бичиж тэгэл явчихдаг байхгүй. Философийн ном чинь жоохон бичиж байгаа орхин, хайн, өөрчлөн, дахиад бодно тийм. Яг одоо ингээд бүлэг-бүлгээр ном бичих гэж байхгүй. Зарим бүлэг нааш цаашаа болно, зарим хэсгээ хасна, хаяна, урна, тэгээ шинээр бичин. Ерөнхийдөө 82-аас 85 онуудад янз бүрийн байдлаар бичсээр байгаа. Тэгээ ном нь бол иж юм болсон гэдэг юм байлээ. Ер нь бол энэ Заратустрагийн энэ нэртэй ном бол ерөнхийдөө Ницшегийн философи. Энэ номыг уншихад Ницше бидэнд ингэж л хэлэх гэсэн юм байна. Тэрийг Заратустра гэдэг номоороо дамжуулан хэлж байгаа юм байна. Нэг ёсны сурагчиг. Ницшегийн зохиосон философийн сурагчиг. Номын туршид өөрийн философийг зааж сургаж чадаагүй бүтлгүүцсэн тухай өгүүлсэн. Философч өөрийнхөө философийг хүнд зааж сургахад ямар хэцүү байдаг вэ? Ер нь бүтлгүүтдэг юм байна гэдэг тухай номд одоо бичсэн. За Заратустраг бол бид нар мэдж байгаа. Намрын одоо лекцэд сонссон хүмүүс бол мэдж байгаа. Ерөнхийдөө хиний тухай Персийн одоо анхны том философч, анхдагч том философч. Ер нь хүн төрөлхтний одоо анхдагч философч гэдэг чинь Заратустра бол ер нь Будда, Есүс Христос, Кунз тийм үү? За том одоо философчдоос өмнө философтож эхэлсэн Персийн одоо философч гэж ярьдаг. Тийм. За сүүлд бол Заратустрагийн философи явсаар бод Заратустрагийн одоо шашин хүртэл болсон шүү дээ. Намрын лекцээр нэлээд ярьсан.
Ер нь энэ тухай ч гэсэн ер нь одоо миний дараагийн бичих номууд дотор бас энэ Заратустрагийн сэдв нэлээ явж байгаа. Ер нь бол Персийн философи, Арабын философи, хоризмын философиг бол бид нар ярих болох юм байлээ. Ялангуяа Төв Азийн философи. За Ницше бол ер нь Будда, Заратустра гэх мэтчлэн энэ философчдоос бол маш их авч бичсэн. 2000 жилийн дараа. Ер нь бол энтгэх хятад Араб, Персийн философи бол Европын барууны философоос бол хэдэн 100 жилийн өмнө үүсчихсэн гэсэн. Тэрийг одоо бид бас мартаж болохгүй. За, бие хүн ба бусад хүмүүс хоёрын хооронд явагдах үйл явдал, зөрчил, үйл хэрэг, адилтгах, үйл хэрэг гэх мэтлэн янз бүрийн ийм сэдвүүд нэлээ явсан шүү. Тэрийг бас бид нар бас мартаж болохгүй. За, гол нь юу байдгийг бол ер нь одоо хүмүүс одоо би одоо Ницшегийн нөгөө дээд хүн одоо гараад ирлээ шүү дээ. Дээд хүн болохоо явж байна шүү дээ. Гэтэл бусад хүмүүстэй ямар их зөрчилд ордог. Тийм. За нөгөө төвлөр бусад хүмүүс хүний одоо хэлснийг, хүний одоо тодорхой ойлголтуудыг хэрхэн адилтгаж тэрийг ерөнхийдөө хайчдаг. За энэ тухай бол Ницше номд маш их үзсэн. Энэ хүмүүс ямар хэцүү юм бэ? Хүний хэлснийг, ярьсныг өөр үгээр юм уу, өөр ойлголт болгоод ингээд цааш нь яриад явчихдаг. Би уулын тэг чилээгүй байгаа юм шүү дээ. Тэр хүн ойлгоогүй шүү дээ гэсэн. За энэ тухай номондоо маш их үзсэн. Янз бүрийн жишээнүүдээр. За бид нар ч гэсэн тэгдэг шүү дээ. Ингээд би ингээд философийн бодол ярьж байтал нөгөө талд сэтгэлгээ гэж яриа явчихдаг. Сэтгэн бодох гэж яриа явчихдаг. Үгүй наадах чинь биш ээ гэж тагтал тэгэл эрдэм үү мэдлэг эрдэм үү эрдэм мэдлэггүй гэж явчихдаг. Үгүй наад чинь бас биш ээ. Ёс суртахуун уу биш ээ ёс зүй. Ёс зүйч нэг ёс суртахуун юм байна те гэдэг. Ингээд ерөөс ингээд маш их одоо надад тохиолдог тэр философийн юмуд бол энд бас л тэгэл Ницше бол бичсэн л байлээ ингээд. Эвдээд өмлөө хайчдаг. Ялангуяа сэтгүүлчд юм уу ялангуяа энэ тэндээ ярьсан тэр хүч чинь бүр хачаачин болгоо хайчдаг. Тэгээд дундаас нь тасалж аваад видео болгоо хайчдаг. Хачаачин болдог шүү дээ бид нар мэдэхгүй шүү. За Заратустра ингэж ярив. За гэсэн энэ ном бол яг эхлэхдээ бол ерөнхийдөө Заратустра 10 жил танин мэдхүүгээр хичээллээд суралцаад тэгээд уулнаас бууж ирсэн. Агуугаасаа бууж ирсэн. Тэгээд хот руу орж ирсэн. За ингээд хүмүүстэй уулзаж хэрхэн одоо танин мэдхүүг суралцсаар байгаад цэцэн болсноо хуваалцах зорилготой бууж ирсэн. Ном бол яг ингэж хэлж байгаа. Тэгээ номдор их хөгж янз бүрийн замдаа бас янз бүрийн үнэтэй тааралднаа гэж чинь зөндөө юм болно. За эхний тосгонд эртэл ардууд нэг циркчнийг гарч хүлгээд бүгдээр ингэ зогсож ирсэн. Дээгүүр болохоор ингэ утас татчихсан. Тэр утсан дээгүүр нэг циркч одоо ингэ тэнцвэрээ олоод явах хэрэгтэй. Тэгээ хүмүүс ингэ хүлээгээд ингэ байж ирсэн. За тэр үед нь Ницше хурж ирээд одоо Ницше бишээ Заратустра хурж ирээд тэр ардууд руу хэлсэн. Ингэж хэлсэн. Хүн өөрөөгөө давж дийлэх хэрэгтэй. Ингэж одоо чадаад өөрийгөө давж чадвал хуучнаа ардаа орхоод тэгээд урагшилнаа. За ингэж хэлсэн. За энэ сонсонгуудаа хүмүүс дургуйч. Өө чи юу яриад байгаа юм бэ? Чи яв. Наадах чинь бид нэрээс ойлгохгүй чи ямар хачи юм яриад байна. Тэгээд тэд нэлээ маргаан үлссэн. Тэгээд ерөнхийдөө Ницше ойлгосон. Би бол их товчилж ярьж байгаа шүү дээ. Ерөнхийдөө Заратустра одоо монголоор одоо зохиолын баатар гэх юм уу гэх юм дээ. Заратустра ерөнхийдөө байдлыг ойлгоод за эндээс ерөөсөө явъя. Ер нь бол ардууд руу бол ингээд бөөн ардуудтай бол ингээд ер нь ардуудтай ярих дэмий юм байна. Тэрний орнд нэг бүрчилсэн хүмүүстэй ярих хэрэгтэй байна. Ингээд цаашгаа аялаа үргэлжлүүлсэн. Ер нь бол Ницше бол энэ номондоос хойш бол ер нь нэг бүрчилсэн хүмүүсийг л маш их анхаарч ирсэн. Тэр маш их одоо ардууд үндэстэн одоо юу гэдэг тэгсэн тэр ерөнхийллөөс бол Ницше бол нэлээд одоо яасан шүү. Татгалцсан шүү. За ингээд Заратустра цаашаа явсан. За янз бүрийн одоо номон дотор бол цаашаа явж байхдаа айлдсан айлдал янз бүрийн онлууд сургаалууд одоо янз бүрийн үг яриагаараа битүү олон хуудасаар
Гээл яриад тэгэл явж байгаа тэр бүх ярианууд тэр номон дээр гарч байгаа. За ямар сэдвүүдээр ярьсан гэхээр ерөнхийдөө л бол одоо сүмхийд, төр, за сайенс, шинжлэх ухаан, урлаг гэх мэт хүний амьдралын бүхий л сэдвүүдийг яасан гарган ярьж шүүмжилсэн. Тэр философч хүний онцлог бол ийм байна. Философч хүн бол бусад бүх мэргэжлийн салбаруудаас ялгаатайгаар сүмхийд, төр, шинжлэх ухаан, урлагийг бүгдийг шүүмжилдэг. Би одоо урлагийн философи гэдэг янз бүрийн одоо сэдвээр, шинжлэх ухааны философи янз бүрийн сэдвээр байхад за төрийн шашны энэ одоо гандан энэ төр гэл тийм үү? За одоо гандан эндээс сол байна. Тэр бүгдийг шүүмжилж яагаад хүмүүс гайхаад байдаг тийм. Та одоо урлагийн хүн биш ээжж урлаг шүүмжлээ. Урлагийн философи ярьлаа гэдэг үгүй чи юу ярьж байгаа бэ? Философч чинь жинхэнэ урлагийн философи ярьж байна. Та одоо шашныг шүүмжлээ. Философч хүн одоо ингээд тийм үү одоо ингээд хүмүүсийн одоо тийм үү шүтээнийг шүүмжлээд чи болохгүй штэ ч гэдэг юм одоо тийм. Тэр чинь философч хүний хийдэг ажил шүү дээ. Хамгийн одоо том хамгийн жинхэнэ одоо шүүмж бол шашны шүүмж шүү дээ. Бүх шүүмжүүдийн дотроос хамгийн дээд шүүмж бол шашны шүүмж гэдэг шүү дээ. За төрийн шүүмж бол үргэлжил байх хэрэгтэй шүү дээ. Тэг би чинь жоо төрийн шүүмж тэгэхээр улс төрийн нам ч юм уу одоо юу гэдэг нөгөө дуул ингээд уйлчих гайл. Тэг манай намыг инглээ, манай инглээ гэдэг нэг хэсэг үж арчсан намыг шүүмжилжсэн. Одоо ингээд ардын намыг жоохон шүүмжлэмээр байдаг. Одоо ч ингээд уйлчих гайл. За шинжлэх ухааныг шүүмжлэнэ гэдэг чинь би одоо Мойс, Шүтээс, Ангаах бүгдийг шүүмжилж байгаа шүү дээ. Тэр чинь бол философч хүний л одоо хийдэг ажил аах. Сайжраач л гэж байгаа шүү дээ. Битээ худлаа яриад те. Олигтой боловсралгүй ээжиж битээ боловсролын яамны сайд болоод ичээ. Нэг м ганц мэрэгжлийн диплом юу ч шүү дээ. Боловсролыг орлохгүй шүү дээ те. За хэн нэгнийг сайн сургаж, дээд хүн болгож, хойч залгамж болгохыг хүссэн Заратустра. Хэн нэгнийг олж. Надад хэн нэгэн одоо олдох хэвээр. За тэрийг л дээд хүн болтол нь хүмүүжүүл сургаад. За тэгэл хүн төрлөختөнд одоо яадаг юм. Цаашаа одоо яв. За ингэж явахдаа ном дотор одоо байгаа нэг сурагчийг олсон нийч. За түүндээ дээд хүн болохыг сургасан. Гэтэ маш хэцүү байсан. За сургаж зааж хангалттай гээд түүнийг цааш явуулж дээд хүн бүтээх даалгавар өгсөн. Одоо нөгөө сурагч байгаа дээд хүн болгочоод за одоо чи яв. Баяртай. Явж бас дээд хүмүүсийг бүтээ. За ингээд Заратустра өөрөө буцаад агуу руугаа явсан. Тэр нь философч юм болов. Заавал нэг сурагч ганц ч гэсэн нэг сурагчтай болохыг хүсдэг байхгүй. Ганц ч гэсэн. Тэгээд тэрэндээ өөрийн философи бүгдийг одоо зааж сургаад тэгээд агуу руугаа явах хүсэлтэй байдаг. За энэ би руу буруу дарчихв. За Ницше 3 том хувирлын тухай ярьсан. За тэр нь болохоор хүний оюуны ухааны 3 том хувирал явагдах ёстой гэж Заратустра номонд бичсэн. Энэ номонд Заратустра номонд. За Заратустра номын оюуны хувирал нэг нь юу гэсэн бэхээр чи оюуны хувьд чиний ухаан, чиний оюунлаг, чиний оюун эхлээд яг тэмээ шиг болох ёстой гэсэн. Тэмээ шиг болох ёстой. Тэрний юу гэсэн бэ гэхээр маш их одоо ачаад авах, оюуны ачаад авах тэнхээтэй байх. Тэгэд оюуны ачаагаа авахдаа тэмээ ер нь ачаа ачхад сөхөрдөг. Бид нар мэднэ. Сөхөрдөг. Тэр сөхөрж байгаа нь юу гэвэл ямар их танин мэдхүн мэдлэг байдаг юм бэ? Ямар их оюуны одоо бүтээлүүд байдаг юм бэ? Тэрийг би тийм одоо ингээд өөртөө ингээд үүрч явах нь байж тээ гэж сөхөрж байгаа байхгүй. Тэгээд тэр бүгдийг оюуны тэр их ачааг өөртөө тээж явж байгаа. Тэгэхээр эхлээд тэмээ болох хэрэгтэй гэсэн. Тэмээ шиг оюунтай одоо болох хэрэгтэй. Тэр нь бол оюуны хувьд шүү дээ.
За хоёр дахь хувирлыг ярьсан. Оюуны хувирал хоёр дахь нь бол энэ нь бол за чи оюуны хувьд чи тийм үү? Арслан болох хэрэгтэй. Арслан болох хэрэгтэй. Юу гэж хэлсэнбэхээр юм хийх бүтээх одоо эрхчлөө чамд хэрэгтэй. Оюуны эрхчлөө. За энэ хоёр дахь одоо том хувирлыг хэлсэн. Оюуны эрхчлөө. Бүтээх. За ингээд гурав дахь том одоо хувирлыг Заратустра биднэрт хэлсэн. Ингэж хэлэв гэдэг шиг. Заратустра биднэрт хэлэхдээ тэмээ шиг оюуны дараа тэмээгээ одоо хаяад арслан шиг эрхчлөөтэй болоод одоо арслангаа хаяад одоо чи хүүхэд бол гэсэн. Хүүхэд болно гэдэг нь нөгөө үргэлж сүгэ хөх гэсэн тэр өлсгөлэн бүх юм хүүхдэд шин бүх шин юмээр хүлээж авдаг. Яг чи тийм оюуны хүн болох хэрэгтэй. Чи бүгдийг шинээр дахин хүлээж ав. Хүүхчиг юмыг сонирхож байна. Одоо Эйнштейн хүртэл хэлсэн шүү дээ. Би яг хүүхчиг байдаг учраас том физикийн нээлтүүд хийсэн гэдэг шүү дээ. Тэгээ ширээний ард одоо нэг айхтар мундаг физикч суугаад нээлтүүд хийгүү. Би юмыг яг шинээр суралцж байгаа юм шиг сонирхдаг. Яг хүүхчиг сонирхдаг. Хүүхчиг байж би юм сурсан гэдэг. Хоёрдугаарт нь хангалттай солиор гэж хэлжсэн шүү. Чи солиорхгүй бол юу ч сурахгүй. Солиорох гэдэг чинь нөгөө халуурах. Хөөрөх. Тэгжээ чи юм маш их хийж бүтээн тэгэхгүй бол бүтэхгүй гэсэн. За ийм гурван том хувирлыг Заратустра одоо хэлсэн. За ингээд бүгд өнөөдөр л одоо юу руу оръё? Дээд хүн рүү оръё. Тийм үү? За одоо нэг юу байна? Нэг юм уугаад. Усаа би ханд тавьсан. За усаа олсонгүй. За өнөөдөр дээд хүн хин бэ? Өнөөдөр дээд хүний асуудал руу орно. Дээд хүн гэдэг маань хүн бүрийн бүтээсэн, бүтээж чадаагүй, бүтээх гэж яваа миний өөрийн дээд бие маань. Намайг үргэлж дэшин татаж авч идэг миний тэр бие. Хаана явна вэ? Хашаа явна вэ? Ер нь мэдхийг энэ бүгдийг ер нь би хинбэ, би хаана явна, би хаашаа явна гэдэг энэ бүгдийг тэртэргүй мэдхийг хүссэн хүн эдгээр байгаа мó байхгүй юм. Тэгвэл мэдхийг хүсмээргүй байна уу? Мэдмээргүй байна уу? Тэг. Ингээд л одоо шаригдаал тэгээд нэг өдөр гинт хөгшрөснөө мэдэнгуудаа сэтгэлээр унаал. Тэгэл мухарсэгдээл бөөрөө яваал, тэнгэртэй яриад тэгэл эхлэхөө. Тэг. Хүн гэж хин бэ гэсэн асуултыг тавьж гэнэ үү, тавихгүй байна уу? Эсвэл мэдээж юм уу? Тэг. Хүн мэдээж өгөгдсөн юм уу бид нарт? Тэг. Тэр явж байгаа. За ингээд миний гараас одоо өрөл авах. Одоо би бас ингээд гараа өгч шít. Мэдмээр байна уу? Мэдмээр байвал улаан үрлийг аваад амдаа хий. Бүгдийг мэдмээргүй байна. Ингээл дуусъя. Ингээд явж байгаараа тэгээд өнгөрөө. Одоо би дүүрсэн, баларсан одоо юу гэдгийг миний хувьд зэ одоо юу гэдгийг цаанаасаа ийм ер нь юмыг мэдээч чинь яах юм гэсэн 50 бай гэсэн хүмүүс. Тэгтээс жинхэнэ 50 байж чадахгүй шүү дээ. Тийм. Жинхэнэ 50 байж чадахгүй хүмүүс 50 бай гэдэг. 50 байх боломжгүй ертөнцид 50 байна гэдэг бол зүгээр л онигоо авахгүй. Тийм. Ингээл би явна гэдэг бол үнэхээр онигоо тийм бүтэхгүй. Тийм. За ингээд улаан үрлийг яасан? Аваад амдаа хийж байгаа шүү дээ.
Энэ бол би одоо 10 жил одоо лекц уншиж байна. Сургалт хийж байна. Хүмүүсийн амд улаан үрлэл хийх дуртай. Яг бол улаан үрлэл нэг амдаа хийсэн бол матрикс дээр буцаж чадахгүй шүү дээ. Буцах зам байхгүй. Тэр хөх үрэл ямар үрэл вэ гэхээр өдөр тутмал ахгүй. Бидний энэ нэг өдөр тутмын энэ балай өглөөнөөс орой хүртэл тийм үү. Boring гэдэг шиг тийм. Өнөөдөр boring-ийн тухай ярина. Энэ гачин хэрүүл, ховж, хүний хэрэгт оролцсон, чи ямар ажил хийдгийг, чи хаана хин ямар нутгийн хаанаас ирсэн. Одоо бид хэлдэг шүү дээ. Тийм ирэхээр хүмүүст чи хүний ажлыг бити асууж сонирхоорой. Ялангуяа одоо лекцийн хүмүүс, семинарын хүмүүс, сургалтанд сууж байгаа хүмүүс нэг нэгнээсээ бити ажил мэргэжлийг нь асуугаарай. Нэг л өөртөө ашиглах гайл. Би тийм ажил хийдэг гэвэл тийм үг л ашиглах гайл. Ямар ч утгагүй. Хүний ажил, мэргэжил, гарал, үүсэл, хаан төрсөн, хиний, юуны, мөнгөтэй, мөнгөгүй бити нэг нэгнээсээ тийм асуугаар. Энэ бол өдөр тутмын заваа юм баггүй. Ястаа заваа. Тийм. Бити хүний хувийн өөрлөө бити халдаарай. Хамтдаа юу хийж бүтээх вэ? Юу сурж гэнэ вэ? Тэр сурч байгаа, уншиж байгаа номнуудаа л ярих хэрэгтэй. Тэрнээс одоо ингээл тийм үү? Муухаш хүмүүс нэг тийм байдаг шүү. Тэрийг хаях хэрэгтэй. За матрикс бол яагаад тэр улаан үрлийг өнгөсөн? Тэр заваан өдөр тутмаас салахыг л хүссэн баг. Түрүүчийн лекцэн дээр ярьсан шүү. Нөгөө wake up тэ Neo. Neo бол салахыг л хүссэн. Заратустрагийн одоо орчин үеийн хэлбэр чинь Neo баг. Холливуд улаан цайн одоо матриксийн дээр нөгөө хиний Ничегийн зургийг тавьсан юу би нөгөө Resurrection гэдэг дээр нь байдаг шүү дээ. Түрүүчийн лекцэн дээр харуулжсэн. За улаан үрэл юу юм гэхээр энэ өдөр тутмаас л гарах. Энэ өдөр тутмын нас. Эндээс л бушуухан гарах хэрэгтэй. Гэхдээ оюуны хувьд шүү, оюуны хувьд. Энэ л чухал, энэ чухал. Энүүгээрээ л гараад тэрнийг нэг хаях. Биенээсээ бид тэр гарчихгүй шүү дээ. Тэгэхээр энүүгээр л эндээсээ л бид гарна шүү дээ. Тэрийг л Matrix бидэрт хэлээд байгаа байхгүй. Matrix гайхамшигтай фильм шүү. Маш их философи байдаг, маш их Ницше гэдэг. Neo бол тэр чигээрээ Супермен байхгүй. Neo бол Заратустра байхгүй. За Matrix дээр яг одоо бид нар ярьдаг шүү дээ, тийм үү? Тэнд тэр фильм дээр ингээл асуугаал ярилцдаг шүү дээ, тийм үү? Нөгөө хин Neo ч нөгөө хинтэй Morpheus, тийм Morpheusтэй. Тэр чи шүн дунд сэрдгөө. Тийм. Нэг л эргэлзэдгөө. Тийм. Чи ингээд болоо юу гэж дандаа асуудаг үсттэй. Тийм. Өөр юу ч байхгүй гэж юу гэж асуудаг үсттэй. Чамд хэцүү байдаг үсттэй ингээл. Тийм. Хэцүү байдаг үсттэй гэж яддаг шүү дээ, тийм. Тэгэл Неоос тэгэл толгой тохиол ах шүү дээ, тийм. Үгүй энэ бүгд үгүй шүү. Энэ бүгд тийм үү? Энэ бүгд нэг л биш ээ. Би яг л бид нар яг л нэг тийм цаанаасаа нэг програм шиг юм дотор байгаа юм шиг л өдрийг өнгөрөөдөг. Өглөөнөөс орой хүртэл яг л нэг програм шиг хэдгүүдээ хийгээл тэгэл оройдог. Маргааш өглөө босдог, ярьдаг сэдвүүд адилхан, зөв нь адилхан, буруу нь адилхан, дуртай нь адилхан, дургүй нь адилхан. Энд ч юу вэ? Нөгөө би хайцсан бэ. Тийм. Матрикс гайхамшигтай фильм ээ. За яг хөдөө сошиал медиа гэдэг одоо лекцийн 2 дахь том сэдэв байгаа. Тэр 2 дахь том сэдэв дээр бол ерөнхийдөө сошиал медиа ба хүн хаана явна вэ гэдэг л одоо бид нар сэдвэл ярих гэдэг шүү дээ. За бидний одоо нөгөө яриад байгаа нөгөө сошиал медиа чи юу вэ? Ингээл нөгөө гар утас, миний одоо энэ ноутбук, энэ одоо гар утас бай. Тий. За тэгэл одоо би интернет рүү орчихсон. Тий. Ингээл хараад л тэгэл нэг баахан апсууд тий. Тэгэл баахан хүн лөө явуулах та нэг эможи явуулна. Яадаг чинь тий. За тэгэл нэг баахан фотонууд ингээд энд оруулчихсан. Тэгэл ингээл тий. Энэ гар утасны дотор нь энэ ноутбукын дотор л байна. Энэ дэлгэцэнд энэ л дэлгэц, нэг жижиг дэлгэц. Энэ гар утасны бас нэг жижиг дэлгэц. Ингээд болоо юм. Тий.
Бүр амар биш шүү дээ. Бүр амар биш шүү дээ. За яг сошиал медиа гэхээр бид нар яг энэ медиа гэдгийг бол хэвлэл мэдээлэлгээд орчуулад яваад байдаг. Энэ бол тийм. Уул нь бол энэ медиа гэдэг бол яг орчин л гэсэн үг л дээ. Нөгөө тийм. Яг ойролцоогоор бол орчин гэдээ орчуулж зүгээр л дээ. Тэгээд ерөнхийдөө л энэ орчин ямар вэ гэдэг энэ медиа ямар вэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ одоо сошиал энэ орчин зарим үед бас сошиал орчин ч гэж хүмүүс яриад байгаа. Тэр бас зөв. Гэхдээ манайхан медиа руу оруулахдаа дандаа хэвлэл мэдээлэл явчихдаг юм. За ингээд сошиал энэ орчин маань ямар юм бэ? Сошиал орчинд бид нар ямар одоо яах ёстой юм? Энэ одоо миний энэ хөдөөгийн энэ гадаа байгаа энэ цаг агаар энэ одоо байшин барилга одоо юу байдгийг гудамж талбай тийм ан одоо юу гэдэг хонь мал өхөр одоо юу байдгийг тийм үү? Энэ бүх бодит байдал байхгүй мэт. Шинэ юм бодит байдал үүсэж гисэн. Шинэ одоо digital information гэдэг байгаа шүү дээ. Одоо бид нар бол одоо захин мэдээлэл энэ төргээд орчуулчихдаг юм. Уул тэгж орчуулах хэрэггүй л байсан юм л да. Дижиталаар л явах хэрэгтэй байсан. Дижитал гэж одоо захин гэдэг одоо захин гэж одоо хаанах ямар ч үг хаанаас ч олоод ирсэн юм. Хүний амьдрах тогтвортой ахуй болон тогтмол үргэлжлэх форм энэ бүгд устдад эхэлчихсэн. Дижитал ертөнц, дижитал бүтэц гарч ирснээр бидний одоо энэ дэлхий, хорвоо, энэ бүх ертөнцийн энэ бүх бодит юмсыг яасан? Үгүй хийж эхэлж байна. Дижитал информац бодит юмсыг түлхэж эзэлсэн. Бид нар бодит юм ярихаа болсон. Дандаа л информац л ярьж байгаа шүү дээ. Тэр одоо юун дээр байгаа бүхэл энэ дижитал одоо юу байдгийг одоо түрүү ярьжсэн ста нэг эможигоос ахуулаад янз бүрийн фильмүүд байхгүй хүмүүс, байхгүй дөрүүд, байхгүй ярианууд, байхгүй байгаль хачим л бас цаг агаар орчинд юу юм тэр ханч байхгүй. Тэр одоо Японы юу бол янз бүрийн одоо хөглийн юмнууд байдаг шүү дээ. За тэгэл одоо Америкийн янз бүрийн одоо юу нэг фильмүүд байдаг шүү дээ. Хөгөлтэй ингэдэг хүүхдүүд өрөөсөө тэр ингэ байдаг юм шиг хараад байдаг. Бодит юмс ярихгүй информац яриад бодит юмсын 90 цагаас юмс үгүй 90 цаг бид нар одоо ярьж байгаа. Бид нар энэ бодит юмыг ерөөсөө тоохоо байчихсан. Зөвхөн ийшгээл энэ дэлгэц рүү хараад энэ дэлгэц дээр болж байгаа, энэ дэлгэц дээр харж байгаа амьдрал болчихсон. Хэцүү болсон. Хэцүү цаг үе ирсэн. Өдөр тутмын амьдралыг бодит юмс биш, дижитал юмс эзэлчихсэн бүр аль хэдийн эзэлсэн. Тийм бүр эзэлчихсэн. Бид нар эзлэгдчихсэн. Бид нар дижитал ертөнц рүү ингээд орж ирээд тэнд ингээд эзлэгдчихсэн. Бидний бодит юмаач тоохоо болчихсон. Цаг агаарыг ч тоохоо болчихсон. Температур хэдвгээл гар уцруугаал шагаана бид нар. Газар тэнгэр бид нар яхаа болцсон. Тэнгэр рүү хэн ч харахгүй. Энэ газар тэнгэрийн завсар энэ шиг хэн ч харахаа болцсон. Тэнгэр рүү хэн ч харахаа болцсон. Тийм. Google Earth, Clouds тэрийг л ярьж байна. Тийм. Clouds гэдэг чинь юу гэх юм. Бид нар яхаа үйл гэх юм уу юу гэх юм. Тэр үйл биш. Энд одоо үйл яваад байгаа юм уу? Ийшээ газар нутаг ингэж харах чинь шал өөр шүү дээ. 3 dimensional юу. Тэнгуул бид нар яадаг вэ? Google Earth руу ороод тэгэл тэнд л хараад тэр нь бидэрт бодит байдал болчихсон. Тэд бодит болцсон болж. Одоо бид нар гар утсаа нээлээ. Тийм үү? Янз бүрийн видео одоо юу л гэдгийг ямар нэг юм ингээд үзлээ. Сонирхлоо. Ер нь тэгээд энэ яг мөн үү гэхэд хэцүү болчихсон. Энэ бүх гар утас, энэ бүх одоо дижитал, энэ бүх интернет, энэ бүх юм унтраагаад юу ч байхгүй болгоод тэгэл одоо тийм үү зөвхөн өөрийнхөө одоо хувцас руу аваад одоо яад ингээл уулаар ингээл алхаад
ямар ч communication-гүйгээр алхаж иж бид нар бодит байдалтай л танилцсан. Тэгэхгүйгээр хэцүү. Тэгээд хүн ер нь бодит байдал танилцахад бэлэн үү? За яг бидний үеийнхэн бол гайгүй байж магадгүй. За мен нөгөө хэлээд байгаа ш 4 дахь генерац гэж. Тийм 14 оноос 12 3 оноос хойш төрсэн үеийнхэн бол ерөнхийдөө бодит байдал энэ бодит ертөнцийг ойлгохгүй, хүлээж авч чадахгүй. Тэдний гар утсан доторх бүх видеонууд бодит байдал үнэн. Тийм үе эхэлж байгаа одоо хэцүү. Тийм. Маш хэцүү байдал эхэлсэн одоо бол. Юм одоо хэний үе. Тэр дээр 100 жилийн өмнөх. За бодит юмс алга болох бүр түүнийг дагаад санамж устна. Цаашлаад марталт явагдана. Өөрөөр одоо Улаанбаатарт мэдэн шүү дээ. Ямар нэгэн бодит байшин, бодит одоо дурсгалт тийм үү? Байшин устлаа, нураалаа, гудамж алга боллоо. Гэр дотор янз бүрийн бодит юмс устлаа, алга боллоо. Тэгээ байхгүй. Тэгээ мартчих. Тэгээд асуухаар тийм байшин байсан тийм ээ. Тийм эд зүйл байсан тийм ээ. Тийм иддэг байсан тийм ээ. Тиймийг уудаг байсан тийм ээ. Тийм тоглоомод байдаг байсан тийм ээ. Тийм номнууд байдаг байсан тийм ээ. Санахгүй. Тийм үү? Тэгэл гар утсан асаа. Тэгэл гар утас үргэлж асаалттай. Санамж устсан бас юу ч санахгүй мартчихэж явагдаад байгаа байхгүй одоо. Одоо бол юу ч санахгүй шүү дээ. Бүгдийг мартчихж шүү дээ. Одоо тэгэд хин юм бэ? Бид нар хин юм бэ? Би хин юм бэ? Би юу ч санахгүй юм бол бүгдийг мартсан юм бол. Ийм одоо дижитал энэ ертөнц одоо захим ертөнц тийм ээ дижитал ертөнц бол биднийг ийм байдал оруулж байгаа байхгүй. Ингээд 3 том асуудал одоо яригдах болчиход байгаа. Fact, fiction, тэгээд fake. За fact гэдэг бол бид нар бол мэднэ шүү дээ. Яг одоо мэдлэг, үнэн, баримттай, баталгаатай яг fact. Тэр өстө мэдхгүй. Одоо бид нар fact одоо утгаалтчихсан. Ярихад маш хэцүү. Гэтэ удлаараа одоо юу гэдэг тэргээр яадын Үнэхээр факт одоо устж байна. Тэгэхээр мэдлэг устж байна. Хүн мэдж байна. Наад чинь мэдлэг. Энд чинь тийм. Тэрвээ яа гэв. Одоо сэтгэл зүйн ямар ч мэдлэггүй хүмүүс сэтгэл зүйн зөвлөгч болчихсоо явж идэг шүү дээ. Тэгэхээр бид нар мэдэн шүү дээ. Янз бүр одоо зөвлөгч нар эхэлчихлээ шүү дээ. За тэгэл одоо коуч мөөч гэх шиг. Тий, хин хэрэгтэй юм тийм. Тийм. Хүн өөрийнхөө коуч болохоос хүн ахаараа ямар коуч болдгийг. Тэгэхээр чи яг шашин бурхан шиг лам шиг л байна шүү дээ. Миний үгийг сонс ингүүл зөв. Тий, инээд юмтэй. Юу ярьж байгаа. Би юу хийж байгаагаа мэднэ шүү дээ. За fiction бас устчлаа. Одоо литератур тий, литератур бол нөгөө fiction гэдэг чинь янз бүрийн дөрүүдээр Достоевский, Толстой, Александр Дюма одоо юу гэдэг нөгөө Хемингвей тийм том зохиолч ш Кафка одоо юу гэдэг том зохиолч. Тэдний нөгөө дөрүүдээр нийгмийг улс орныг бас нэг төрсөлсөн. Тэгээ тэр дөрөв нэгэд амьдарч яадаг одоо хиний Достоевскийн Раскольников биш үү? Тэр чинь бол Ницшегийн энэ Заратустрагаас авсан гэж байгаа байхгүй. Раскольников чинь Заратустра шүү. Достоевскийн Раскольников бол яг дээд хүн шиг юм хийж байгаа байхгүй тэр чинь. Гинт ихсэн биш байхгүй. Шинийг үүсгэхийн тулд хуучныг устгаж байгаа байхгүй. Тэгээд шинийг лүү явж байгаа залуу хүн байхгүй Раскольников. Тийм. Тэгэхээр Ницшегийн Заратустра бол Раскольников шүү Достоевский. Тэгж одоо унших хэрэгтэй тийм юм. За ингээд ерөнхийдөө фейк гэдэг юм л одоо гараад ирсэн шүү дээ. Бүх юм фейк болчихсон. Бид нар одоо мэдж байгаа. Бид нар одоо хэний зургийг ямар одоо Киевд юу болоод байгаа, Украинд юу болоод байгаа, Оросд юу болоод байгаа, Германд юу болоод байгаа,
Америкт Байден юу хэлээд байгаа, яагаад байгаа бүү мэд бүү фейк гэдэг. Трампаас эхэлсэн шүү дээ. Трампаас л одоо жинхэнэ фейкүүд эхэллээ шүү дээ. Одоо бол дэлхийн фейк болчихсон. Факт ярих ч хэцүү. Тэгэхээр ньюс гэдэг бол фейк болчихсон. Яг бол дижиталаар юу ч хийж хийх боломжтой болчиход байна шүү дээ. Камертаа очиод зураг аваад тэрийг тавьдаг тэр үе өнгөрсөн. Сэтгүүлчид камертаа очиж сэсэсэг зураг авах. Тим сэтгүүлчид цөөхөн зүгээр л компьютер дээр хүний дүрсийг аваад хийчихэж шүү дээ. 40 оноос хойш Монголын энэ орчин үеийн түүхэнд бол энэ хэрэгчлөөний тухай, тэгшэрхийн тухай, шудраг усны тухай номч байна. Хорвоо шудраг бус хамгийн шудраг ус юу? Амьдарч шудраг явж байгаа бохчихж байгаа шүү. Хайр дур шудраг ус шүү. Хайрын шудраг нь ерөөсөө байхгүй. Заавал нэг тал нь ялдаг байхгүй. Тэр болж үл ялдаг талд нь л авах гэж хичээх хэрэгтэй. За тэгэл тэмцэлсэн шүү дээ. Тэгэл зодон болно шүү дээ. Хайрыг гартаа авдаг болж байгаа бол тэгэл тийм болно шүү дээ. Зовж ялгаж байхгүй. Энд ч харахгүй гэж зовх. Шинжлэх ухааны жаргал агшилт зов. Ер нь болж өгөл сайн сайхан юм бодож байгаа хэрэгтэй. Тархин давхар хэрэгтэй байна. Тархин амардаг байна. Муухай бодлоо тархин амардаг. Хороод байгаа хүмүүс эрэгтэй ирэх хүмүүс хачаа хачин байж болно. Хамаг өөрөөс дотроо сайн сайхан бодоод явж хэрэгтэй. Та нар бол гар утсаараа өөрийнхөө хинбэ гэдгийг бүгдээрээ гар утсан дээр илэрхийлчихсэн. Юу хайж байгаа, ямар үг хайж байгаа, ямар зургнууд байн үзэж байгаа, ямар одоо цүнх, ямар гутал. За эргчлөө гэдэг чинь байж тээ. Эхлээд байж тээ. Хүн урагшаага эргчлөөтэй болохын тулд артлаасаа тэр бүх дарамт тийм үү арталтаа одоо зууралцсан тэр бүхнээс салах. За мухар сүсгээс одоо яаж чөлөөлөх вэ? Маш хэцүү. Монголч одоо битүү мухар сүсэг шүү дээ. Тэгэл одоо хажуудлын хан манны цаан чи бөөлөөл агаас тэ бөмбөрдөөл. Зан заншлаас хурдан салбарсан юм шиг орчин үед зан заншлаа гэдэг. Яг зан заншил чинь нэг орчин үеийн мэдлэг боловсролыг бодоход нэг стрессгүй байхгүй. Мэдлэг боловсрол чинь стресстэй байхгүй. Одоо та нар энэ номыг уншлаа стресстэй шүү дээ. Барилгал хогон саунд хийн шүү дээ. Юу гэдэг тэгээрээ. Зан заншил яриад, уламжлал яриад ингээд хэлээ. Ямар стрессгүй байхгүй. Тиймээс Монгол хүн чинь зан заншил руу явдаг байхгүй. Уул стресс гэсэн. Стресс бол тарих өгч байгаа. Уншууд бүрэх тарих өгч. Монголын нийгэм чинь Монгол орн чинь нэг ном уншдаг учраас тархины өрөхөд өгчдөг. Яг хөрхөн ихэс төрсэн биенүүд л халтаад ирдэг. Тэ? Хөрхөн өндөр өгтөд бизнес сайшгүй. Асуудал. Боловсролтой болох эрх бас үүрэг гэж шүү. Монгол хүн боловсролтой болох үүрэг шүү. Яг бол нийгэм хүмүүсийн дунд, гэр орны дунд, хамаатан садлын дунд, найзуудын дунд нэг нөхөр боловсролгүй тэгэл дуусаа. Гайтай байдаг шүү. Та тэгэл энд байж та найзуудын дэгшэрх, хосуудын дэгшэрх, хайр дурлалын дэгшэрх зөндөө юм байна. Үнэт зүйлийн дэгшэрх, насны дэгшэрх, шүүн залуу хүний хоорондын дэгшэрх, чадварын дэгшэрх. Бид нар ч нэг эрдэм гэдэг үг их буруу хөрлөд идэг л та. Тийм эрдэмтэн энтер гэдэг идэг л та. Өгвөл тэ эрдэм дотор ч одоо нэг justice чи явж байгаа байхгүй юу? Justice гэдэг чинь ирчүү шүү. 4-5 ирчүү явж байгаа шүү. Justice явж байгаа шүү. Wisdom явж байгаа. Систем юмыг тааруулж тохируулах явж байгаа. Хичээр хатуужлал явж байгаа. Бүгд том эрдэмүүд. Тэрэнд суралцахад маш хэцүү. Яг монголчууд энэ бүрдээс ягаад зуртагаад байдгүй. Яг хэцүү учраас. Биднээс бүхэл энэ ёс суртахууны хүн ёсны оюуны төвшинтэг тэр бүх юм насан туршдаа тэрнтэй ойртохгүй байсаар байгаа. Тэгэл одоо нөгөө тэнгэр дэвшний дээр байгаа шүү дээ. За тэгээд Facebook-ийн одоо ноёрхол эхэлсэн. Амар байна. Тийм. Facebook бол одоо маш том хүн төрөлхтний аюул болчлоо. Хуучин анх бол яг хүмүүс сурсан, мэдсэн, яадгийн хоорондоо гээд communication болж тийм үү? Маш их эерэг дэвшилтэд байлаа шүү дээ. Одоо бол Facebook бол зүгээр л хүнд капитализм болсон. Амар. Facebook бол цааш одоо юу хийх мэдэхгүй. Тэгээ энэ дээр яг энэ хөхөр төрсөснүүд нь бол дандаа юу газар очив. Facebook-тэй газар очив. За энэ Монгол бас Facebook-тэй. За Орос оронд бол Facebook чухал биш. Vika гэдэг чинь тийм фав контакт гэж байгаа. За хятад оронд Facebook чухал биш. WeChat-тэй. Тэгэхээр одоо энэ бусад одоо энэ Facebook-д ингээд баригдсан энэ орнууд одоо яаж Facebook-ээс гарах вэ гэдэг том одоо асуудал болсон. Орос хятад хоёр бол маш зүг юм ийсэн. Facebook-ыг хөөсөн шүү дээ. Facebook бол өөрснөө гарсан гэдэг үгүй шүү дээ. Facebook өөрөө Оросд ерөөс ямар ч утгагүй болсон. Тэгээ ийм одоо асуудлууд бол одоо энэ хөхүүдийг л Facebook-ыг л одоо энэ улс орнууд одоо устгах хэрэгтэй. Тэгээ тэр ганцхан тэр
Америктаа л байхад тэгэл болоо шүү дээ Facebook чинь Америкийн юм шүү дээ. Бидний юм шүү. Бидэнтэй ямар ч хамаагүй байхгүй. Тэгэхээр Монголоор одоо тэгээд Орос хятад хоёртой адилхан хизээ одоо юм хэцүү. Тэгэхээр бид нар бол Facebook-ийн боолууд Facebook биднэрт амьдралыг имэй гэж зааж өгöd бид нар Facebook-ээр өглөөнөөс орой хүртэл шүнжэнгөө амьдарч байна шүү дээ. Амьдрал Facebook. Хоолооч идэхгүй, олигтой цайч уухгүй, сайхан хөдөө гардаж явахгүй Facebook. Өглөөнөөс орой хүртэл Facebook. Тэгэл тэрэнд л байна да. Гэртээ биш, хаана биш, юм Facebook-д байна. За тэгээд deep fakes гэдэг сүл гараад ирсэн шин нэг artificial intelligence гэдэг нэг янз бүрийн програмууд компьютерийн одоо интернетийн амар хүчтэй том одоо нөгөө big data-гаас гаралтай том нөгөө програмууд байна шүү дээ. Тэрүүгээр чинь deep fakes хийх юм боломжтой болчиход байна гэж байгаа юм. Мэйс Трампаас эхэлсэн гэж. Тодорхой нэг хүний нүүрний хөдөлгөөнүүд дээр тэр нөгөө хэнийг оруулах уу гэж зургийг оруулаад тэгэл тоглож болдог болчиход байна шүү дээ. Deep fakes энэ бол амар шүү. Энэ цаашид хөгжих юм шиг. Одоо бол зүгээр маш их юу байгаа, түүхий байгаа. Боловсронгуй хэлбэртээ арай ороогүй байна. Боловсронгуй хэлбэрт орчих юм бол зөвхөн энэ янз бүрийн хүмүүсийг энэ одоо яах вэ? Зүгээр хувь хүнийгч гэсэн ингэж тоглож болох болсон. Заавал ингэ Трамп юу нөө Байден байна уу, Путин байна уу, Ши Жинпин байна уу? Тэдрийг ингэх юу биш. Нийтлэг биш. Зүгээр энгийн хүнийг deep fakes гэж болно гэж байгаа байхгүй. Тэр л осолтой. Эдгээр ч яах вэ? Тэгээд энэ хүмүүс мэдж байгаа юм чинь за энэ бол худлаа байна. Ингэж бол хэлэхгүй, энэ хүн ингэж хэлэхээр хүн биш дээ гэдэг эцэд хүмүүс ингэдэ мэдж байгаа учраас энийг бас шалгаж болох байхгүй. Энгийн хүмүүсийн дунд deep fakes явах юм бол шалгах юм болж байна. Шалгаж чадах. Одоо миний YouTube-д орсон лекц, ярилцлагыг тастаад янз бүрийн болгоод янз бүрийн юмнууд яваад шалгах юм болж байгаа. Эсвэл миний нэг хэлсэн ч юм уу нэг тухайн нэг өгүүлбэр дотор орсон үгийг зүгээр болоор эднуга тэгж хэлсэн гэж тэгэл оруулчих шин. Тэгэл болоо. Тэгээ энэ бол явандаа бол ер нь deep fakes бол бидний одоо амьдрал руу удахгүй орж ирнэ. Тэгээ одоо энэ хинх яг л одоо ингээл янз бүрийн нүүрүүд оруулаад энэ эмэгтэйгийн нүүрний хувирал дотор хинээч зургийг оруулаад янзлаад байж болно. Тэгээд хинх. За энэ бүр тоглож өгч байгаа шүү дээ. Эзнийх нь нүрийг нохороо оруулаад нохооных нь нүрийг эзэн төлөвлөд оруулчих واخ. Зүгээр ийм эмэгтэй нохоод байгаа багт нь нүрүүдэд сольчиж байгаа. Тэгээ энэ ч одоо жоохон түүхээр байгаа. Улам боловсромгүй болно гэдэг шүү дээ одоо энэ deepfakes. Хинээс сольж байгаа. Юугаар ч амтнаар хүртэл сольж болж шүү дээ. За хэнийг биеийг авах вэ? Биеийг сольж болно. Энэ эмэгтэйг тийм үү? Ямар ч үед цамцын тайлал тэгэл нүцгэн гаргачих. Асуудалгүй. Юу ч байж болно. Тий. Асуудалгүй. Ямар ч асуудал байхгүй. Тий. Энэ одоо artificial intelligence гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь бол хиймэл одоо оюун гэж би орчуулдаг байгаа шүү дээ. Тий. Тэр бол ямар ч асуудалгүй болно. Одоо энэ чинь жоохон арай боловсронгуй болоогүй байна. Тэгээ цаашаа боловсронгуй болоод ирэхээр бүр хаална энэ бол бүр барлан. Тэгэхээр ерөнхийдөө сошиал медиа гэдэг бол шорон болцсон. Бид нар бол Facebook-ийн сошиал медиагийн хоригдлууд. Тэндээс бид нар гарч чадахгүй. Яг бол бид нар бүх даатгаа ингээд өгөөд утасны дугаар муугаар бүх юм өгч гисэн юм чинь. Болио гэд хаасан ч гэсэн цаана тэтэд үлдчихнэ. Нөгөө big data. Тэр цаад үлдчихнэ. Амар шоронд орсон байхгүй юу? Энийг хийдсэн байхгүй юу? Нөгөө дөрвөн том чи хийдсэн байхгүй юу? Google, Facebook, Apple, Amazon, AGFE тэ. Тэгээ одоо нөгөө бид нар чинь нөгөө нэг Truman чинь тэр нөгөө амьдралаасаа тэндээс тэрийг орохоор гараа явж байгаа шүү дээ. Гэтэл одоо буцаад яасан? Truman чинь гараад ирсэн чинь бүр амар шоронд орчих واخ.
Эгчлөөдөө болоход бол энэ дээрээс гарсан шүү дээ. Тэгээ энэ нэст аюу гой зурх. Энэ гар утсан ахгүй тий. Гар утсан дотор чүр маань чинь орчихсон. Энэ нааталт нь зогсож байгаа одоо хэн? Цукерберг байхгүй. Эсэн чихрээ бол. Бидний бүгд тэний шийдсэн. Тэгээ энэ шаргаас бид нар бидний хоригдл амар сайн зураг энэ өстой гоё. Надад аюу таалагдсан. За энэ нэг bore out гэдэг одоо би түрүү хэлсэн шүү дээ boring тийм өдөр тутмын нэг boring. Одоо бид нар энэ дижитал ертөнц рүү ороод энэ бүхэнтэй чи ингээд танилцаад бид нар хачин амьдрал руу одоо яваад ороод ирчихсэн. Бодит юм сустцсан. Бодит юмсыг тоохоо болцсон. Тэгээд нөгөө хүний энэ тарих чинь одоо муудаж эхэлж байгаа байхгүй. Хүний ухаан ингээд бүр ингээд тэнэг болж эхэлж байгаа байхгүй. Мангар болж эхэлж байгаа байхгүй. Бүх юм ингээд компьютерийн урд суух хэвээр. Тэгээ гар утсаа баргалж ингээд үзэх хэвээр. Тэгэл компьютер гар утас тэгэл ингээл суугаад идэх. Өдөржингөө нэг их хийх юм байхгүй өдрийг өнгөрөх. Хийсэн онцсон юмгүй. Бараг зүгээр суугаад цалиа авдаг. Компьютер асарч хасаа артан сууж идэв. Гар утсаа ингээд үргэлж ингээд залгаастай. Гэр орноос нь залгаад байгаа юм уу? Найз нь залгаад байгаа юм уу? Хин залгаад байгаа юм? Үргэлжийн залгаастай, үргэлжийн уцаар яриастай. Тэгээ ширээний ард суугаад идэв. Ерөнхийдөө компьютерлөө гөлөрч цаг өнгөрөх гэж оролдох. Гол нь тэр бас цаг өнгөрөхийн тулд гөлөрч байгаа байхгүй. Ажлын цаг дуусах болоогүй. Хийх ёстой ажлаа хэдийн хийчихсэн. Зарим үед ямар ч хэрэггүй ажлын цаг уртсгаж ингээд илүү цагаар суун. Өнөөдөр би илүү цагаар ажилланаа. Орой болсон хойно ажил дээрээ хийх зүйлгүй мөртлөө ингээд суугаад идэв. Компьютерийн ард гар утастайгаа. Хүн чухал биш, гар утас чухал. Хүнд итгэхгүй гар утсанд итгэнэ. Хүн үнэтэй биш, гар утас үнэтэй. Гар утастай л хажуудаа. За ийм одоо бидний одоо гэдэг бол хүн гэдэг юм нөгөө нийчгийн дээд хүн болооч биш бүр доод хүн болцсон. Бүр доошоо орчихсон. Яг бол дээдийн хүнээ бүтээж чадаагүй. Өөрийнхөө бурханлаг, оюунлаг өөрийнхөө тэр дээд биегээ бүтээж чадаагүй учраас бүгдээр доошоо орчих. Доод хүн болж байгаа. За энэ явж байгаа. За энэ die neuen Tugenden des Übermenschen sind vor allem гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо Ницшегийн хэлсэн нөгөө шинэ хүний эрдэмүүд одоо ямар байх хэвээр юм гэсэн тийм байгаа. Тэгээ гол нь бүтээх л хэрэгтэй. Бүтээж байгаа тул хуучныг саатдаг нураан. Тийм. Би одоо Монголын янз бүрийн сэдвүүдийг ингээд өгдөг чинь тэр хуучин худал юмнууд ингээд нурах хэрэгтэй байхгүй. Тэгжээж бид нар шинийг бүтээж дээшлэх. Юун тэр өвдөөц, юун тэр түүх, буурал түүх ч гэх шиг. Тэр бүр юугаа идэ. Бүгдийг тэгээд бид нар шинийг бүтээх хэрэгтэй байхгүй. Илүү дутуу үлгэр домог момог тэр шашин машин бөөмөд бүгдээс нь салах хэрэгтэй байхгүй. Нийтээр салах хэрэгтэй байхгүй. Эдгээр чинь бүгдийг нийтийг бүх юм эзэлчихэд байна шүү дээ. Би хэлсэн шүү дээ. Япон байна уу, Герман байна уу, Орос байна уу, Хятад байна уу, барууны орнуудад дотор Америк байна уу. Зөвхөн 4-5% хүмүүс л тийм байдаг байхгүй юу? Манайх чинь 90 хэдэн хувь нь яам боловсролын яамны сайттайгаа мохорсохтэй байна шүү дээ. Доод төвшөндөө шүү дээ. Доод хүн сайттай. Энэ нөгөө нэг боловсролын сайд инх хамгаалах чинь авгийнхаа нэр дээр компани байгуулж хөгжлийн банкнаас юу аваад зээл аваад тэгээ муур нохооны хоол хийн гэдэг тийм компани байгуулсан байна. Балаа амтай. Тэгээ нөгөө муур нохооны хоол хийх гэжсэн хүн чинь Монголын арт түмний өрөө хүүхдүүдийн сайд нь болцсон боловсрал яриад явж болохгүй үстэй. Тэгэхээр энэ хамлан явж чи хүүхдээс хол бай муур нохоороо яв гэх хэрэгтэй байхгүй.
За энд адралт гэсэн маань амьдралт шүү. Ер нь бол амьдралт дургүй гутарсан асуусан биш. Амьдралт хайртай байх бол том эрдэм шүү. Амьдралт хайртай бай. Амьдралт хайртай бай. Тэгээс амьдралт бити гутар, бити тэндээс асуу, бити нэг амьдралт дургүй бай, бити дургуйс амьдрал. Амьдралт хайртай бай. Хүний цорын ганц хэмжүүр бол би одоо яг юу хийж яваа билээ гэдэг чинь цорын ганц хэмжүүр байна. Яг өнөөдөр маргааш юу хийж яваа билээ, юу хийдэг билээ гэдэг чинь цорын ганц хэмжүүр. Тэрээс одоо нөгөө профессор цаал сайд маш их мөнгөтэй дансантай байх, төрийн шагналтай байх, гавьяат байх. Тэр бол зүгээр онгоо байхгүй. Доод хүмүүс. Тийм. Гавьяат болч баярлаад идэв. Би бол ичнэ. Зорилгодоо хүрэхийн тулд хатуучлалтай байх хэрэгтэй. Хатуу байх хэрэгтэй. Хатуучлалтай байх хэрэгтэй. Заримдаа готрон, дургуй өрн, болмоор санагдана. Өөр юм руу өсч чинь ингээд битээ тэг хатуу бай. Хатуучлалтай. Ерөнхийдөө өөрөөр зүтг хажуугаас илүү дутуу хүмүүс ярина, хэлнэ, тэгээд дүү бид нар мэдэн шүү дээ. Найзаасаа одоо би нэг тийм хийж үтэх гэж байгааг бол шууд л үсгэн шүү дээ. Тэр чинь хэцүүтэй, тэр чинь тийм байдаг юм да, юм байдаг юм да. Манай нэг найз тэгээд оролдоод наадах чинь ягаад бүтээгүй шүү дээ. Бүтгүү ч гэдэг юм. Одоо юу гэдэг юм. За тэгээд гэр орныхноос асуусан за тэгээд бүр тэгээд чи одоо зүгээр ингээд ажиллаа гэж явж чадахгүй. Ямар одоо хаашаа юм бэ? Докторгүй юм байж гэж. Энэ Томас Манн, Сартр, Кафка, Камю гэдэг энэ зохиолчдод бүгдээрээ Ницшегийн Заратустрагаас суралцсан шүү. Ер нь Ницшегээс суралцсан шүү. Өөрснөө ч бас мэдсэн юм байна. Би бол Ницшегийн номнуудыг уншаад л өөр болсон. За дараагийн нэг 3 том философч дээр чи бид нар Сартр ярьж шүү дээ. Кафкагийн номнууд бол тэр чигээрээ Заратустра, Ницше явж байгаа. Кафка бол Ницшегийн одоо стабралж сурагч. Гэхдээ Ницше шиг 1900 онд өнгөрсөн учраас эдэртэй чи хинтэнч уулзалдаг байхгүй. Эрт өгч гэсэн. 1900. Эдэр чинь дандаа 20 дугаар зууны хүмүүс шүү дээ. За Камю гэдэг нэг нөхөр өгдөг шүү дээ. Францын. Уран зохиолоор Нобелийн шагнал авсан. Ерөнхийдөө философийн бас номнууд хичээд байдаг юм да. Камю бол тэр чигээр Ницше шүү дээ. Тэр нэг Сисифус гэдэг шүү дээ. Юуны Сисифусын myth гэдэг шүү дээ. Сисифугийн домог гэх юм уу да. Нэг чулуу дэшэд уулын оройроо ажаад буцаал тэр өнгөрч унаад идэг. Тэр бол Камю бол цэвэр Заратустра Ницшег хуулсан шүү. Тийм. За дээд хүн ба Монголын социализм гэсэн одоо том сэдв рүү орж ирж байна. За ер нь байж тээ социализм болвол монголчуудыг ерөнхийдөө дээд хүн л болгох гэсэн байхгүй. Нөгөө Маркс дээр бид нар монголчуудыг гаргаж ирсэн шүү дээ. Бид нар бол цэвэр одоо Марксийн онолыг Монгол улсад одоо Оросууд буулгасан шүү дээ. За тэгэхээр социализмаар эсгийн гэрийн малчин намайг дээд хүн болгох гэсэн. Сур, хичээлээ сайн хий, ариун цэвэрч бай, дэвжрэмтэй бай, салбаттай бай, хичээл зүтгэлтэй бай, хүнтэй мэдлж бай, хүнийг хүндэлж бай, мэдлэг ёс, цаг барь, өглөө эрт бос гэх мэтчлэнгийн энэ бүх эрдэмүүд бол дээд хүн болох гэсэн эрдэмүүд байхгүй. Өөрөлд дээд ухаантай болох гэсэн эрдэмүүд. Бидний Монгол хүний малчин эсэг гэрийн тэр байгальтайгаа ойр, мал аж ахуйтай ойр байгаа тэр ухааныг одоо нийгэм рүү оруулж ирж байна. Нийгэмд хэрэгтэй, олон нийтэд хэрэгтэй, иргэдэд хэрэгтэй, иргэн хүн болгохын тулд би малчин Монгол дээд ухаантай дээд хүн Монгол болох хэрэгтэй байсан баг. Дээд хүн болж дээд ухаан руу дөнгөж л очиж явтал арчлал болж доод ухаан руугаа онсон.
50-60-аад оноос 70-80 он 90 он хүртэлх тэр нэг генерац байгаа шүү дээ. Миний нэг хөлөөд идэг генерац. 51 оноос хойш 52 оноос 52 оноос тэг 82 он хүртэл төрсөн. Тэр үеийнхэн баггүй. Эдгээр чинь эд хүн болох гэж явж ирсэн баггүй. Одоо та нарын ээж аауд юм уу? Тийм сэлсмийн үеийнхэн. Тэгээд 90 онд арчил болоод тэгээд байхгүй. Тэгээд бүгдээ доод ухаан руу орсон. Юу нөгөө дээд ухаантай болох гэж болсон юм шиг. Мэдлэг, боловсрол, мэрэгжил, инженер юу гэдэг ном орчуулад, ном бичээд амар байлаа шүү дээ. Тэгээд доод ухаан руу орсон. Өнөөдөр доод ухаанаасаа гарч чадлагүй тэндээ хорогдсоор байна. Одоо энэ шүлэг бичих гэж ямар хачин балаа юм бичдэг үлээ нөгөө болорцсон гэдэг. Тэр ямар шүлэг гэдэг юм. Түүхэн ормаан гэдэг нэг номнууд бичдэг. Хачин юмнууд бичдэг шүү дээ. Тэр одоо оюун гэрэл тийм ямар ногоонууд нь ламч шиг. Тэр одоо аюур зам бас шүгдэмж гэлөө. Тэгээ нэг зохиолчд мохоолч. За тэгэл тэр нөгөө бавгийн лог сүнгээс хулаад нөгөө оройн морынхаас сусраар бодог хэн байдгийг энэ жанцсан дор бодог хэн байдгийг бүгд нэг балаа хүмүүс хачин яриад л. За тэгээ нөгөө улс төрчд нь ороод ирэх юм бол авах юм байхгүй шүү дээ мэдж байгаа шүү дээ. Одоо энэ нэг хоёр дахь намын тэгэл энэ улс төрд бол оролцож байгаа. За тэгэл нөгөө их дээд сургуулийн профессор гэдэг хачин юм ярина. Оюутнуудыг бүр талхаасан. Өнөөдөр монголчууд ерөнхийдөө доод ухаантай байна да. Доод ухаанаас гарч чадахгүй. Тэндээ бүр хорогдоод байна. За доод ухаанаас гарч зааж өгөх тэр онол байхгүй. Тэр онлын гаргадаг, онлын өгөх тэр хүнийг тийм үү? Тэр хүн чинь эрэхтэй байна. Тийм. Хоосон зөвлөгч, хоосон сэтгэл зүйч, хоосон бөөл амнараас л мэдэж авах гэдэг байгаа байхгүй. Гэтэл би ч мэдэхгүй шүү дээ. Зурагтаар бол довтон ламар гарчиж шүү дээ. Гээл гачих чинь нэрэл. Ямар ч амьдрал үзээгүй. Тийм. Хүүхэд насанд сүм хийд дотор өнгөрчихсөн тэр лам залуучуудыг юугаа мэддэг. Тийм нийгэм рүү орж үзээгүй. Тийм. Нийгэм амьдралаас хол тасархаа хүмүүст одоо амьдралын туршлага ярих боломжгүй шүү дээ. Тийм. Ер нь арх одоо архитл маш байгаа гэдэг шүү дээ. Арх. Ер нь энэ арх бол доод ухаантай хорогдох оргнол болчиход байна шүү дээ. Арх бол доод ухаантай хорогдох оргнол болсон. Арх хүч тэндээ оргондог. Тэс одоо архин дуртайтай биш. Архинаас үл сонголт байхгүй шүү дээ. Дээшлэх гэхээр ямарч боломжгүй болоо хайцсан. 4 жилд гачин зааван сонгол болдог. Тэгэл тэрний дундуур тэгэл одоо зохиолын дуу, бүх барилдах, цагаан сар, хөөр одоо юу гэдгийг тэгэл ямарч утгагүй шүлэгнүүд бичээд л шүлэг бичгээ болох хэрэгтэй. Тэгэл гачин яруу найрын нэрийн хогийн юмнууд бичсэн тэргээ яруу найраг гэдэг юм уус. Сайн аймагуудаар явж байхад бол тэгэл мэдгэжлээ. Гачин хүмүүсийн зургийг ингээл өлгцэн. Зохиолч тэр ямар зохиолч тэр зохиолч магтаад. Тэгэхээр Монгол хүний ерөнхийдөө бие хаягдчихсан. Энэ биегээ бид нар яаж олж авах юм? Яаж монголчууд бид нар эргээд нэг хүнддэг, хайрладаг одоо юу байдгийг тийм үзэн яддаггүй, муухай санддаггүй, хардд сэрддэггүй ийм байдалд яаж буцаж монголчууд очих юм? Яаж? Энэ чинь миний асуудал болчиход шүү дээ. Яаж бид нар яг нэг тийм хүн ёсны хүний нийгэм хүнлэг ийм одоо амьдрал руу бүгдээрээ хамтдаа очих юм. Тэгээ энэ чинь одоо миний том асуулт болчиход байгаа. Философийн яг л одоо Ницше хэн байдгийг, Маркс одоо хэн байдгийг Монгол хүн бий. Би өнөөдөр бол яг Ницше герман хүн ярьчлаа. Яг Европын хүн, Франц. Ер нь бид нар яг германы философи ярьж байгаа гэдэг давхар Англи, Франц, Италийн философиудыг яриад байна гэсэн үг л дээ. Бид нар чи хоорондоо Европ гэдгээр нэгэн философитой юм чи. Хятад бол яг тусдаа философитой, энтхэг тусдаа философитой.
Арабын ертөнц бол ислам, Аллах гэдэг маш гоё философитой шүү дээ. Тэр хоризмын философи, тэр арабын философи, тэр Аль-Фарабигаас ахуулаад Аль-Буруны энтриг ярьж байгаа бол гайхамшигтай. Төв Азийн философи бол гайхамшигтай. Бид нар тэндээс дэндүү хол. За хүмүүс яг сонирхол энэ Ричард Штраус гэдэг хөгжим зохиолчийн бичсэн ийм ай гэдэг чинь симфони гэдэг шүү. Тэг Also Sprach Zarathustra гэсэн бүр өөр урт юм. Тэгээ номнуудынх нь бүлгээр ингээд аюут зохиочихсон. Тийм. Тэгэхээр ингээд номыг хөгжим ай болгосон байна. Гайхамшигтай. Энийг сонсоорой. За Заратустра бидэрт юу хэлв? Тий. Гол нь хүн суралцгаа зогсоож болохгүй л гэсэн. Хизээж зогсоож болох. Тэр нэг хэд илүү дутуу энд хийхдээ сургууль мургуулуудын дипломод болоод одоо тэгэл болоо. Тэргээрээ зогсож болохгүй. Диплом бол зөвхөн суралцахын эхлэл. Тэгээд хоёрт нь юм суралцаад сурснаа хуваалцах хэрэгтэй. Тэр одоо маш чухал шүү. За дараа нь нэгэнт юм сурж байгаа хүн чинь өөрчлөгдөнө. Өөрийгөө өөрчлөгдөхийг зөвшөөр, хүлээн зөвшөөр. Өөрөө өөрчлөгдөх тусал юм сураад өөрчлөгдөхгүй бол тэгээ яах юм ямар гэдэг. За тэгээд хэрхэн өөрчлөгдөхэд ямар бэрхшээлүүд тулгарсан, ямар хэрэг болсон үйл явдлууд болсон, юу хэрэг болсон өөрчлөгдөхэд, юу саад болсон, тэгж жагаад өөрчлөгдсөн тэр туршилгаа бас хуваалц. Энэ аюул чухал шүү. Ингэж бидний одоо философи монголчууд бид нар өөрийн гэсэн одоо хүний нийгэм, хүн ёсны нийгмээ хамтдаа бүтээх хэрэгтэй. За ингэ нөгөө 100 асуултын өнөөдөр чинь нөгөө 5 дахь лекцэнд учраас дараагийн 10 асуулт 41-ээс 50 дахь асуулт байна. Тэгээд энийг бас та нар бас ягаараа сонирхороо. Тийм. Энэ бол яг гоо эхний асуулт нь бол үнэхээр одоо төгс энэ амьдралыг сайхан амьдрал гэдэг тийм амьдрал бий юу гэсэн асуулт. Өөмө сайхан амьдарч яана тэд нар гэдэг шүү дээ. Гэхдээ тэр сайхан амьдралыг ямар амьдралыг бид нар сайхан гэдэг. Мөнгөтэйг нь сайхан гэдэг юм уу? Гой байшин барилгатайг нь сайхан гэдэг юм уу? Эсвэл бол одоо юуг юм тийм. Хоорондоо ямар гэрт нь орж үтсэн биш, хоорондоо ямар харьцаатайг нь мэдэхгүй шүү дээ. Тийм. Гэртээ оронгуудаа нэг нь нүдэд эхэлдэг ч юм л бид нар яаж мэдэх юм. Тийм. Эргэлт зодтолтой тийм. Нэг л хэс гой зураг дараад тавиад идэг Instagram дээр. За энэ хоёр дахь философийн асуулт бол аюул чухал асуулт шүү. Энэ бол ерөнхийдөө хязгааргүй гэж юу гэсэн үг вэ? Infinity. За энэ тухай Хайдеггер дээр бид хугацаанд тухай ойлголт явуулж ирсэн шүү дээ. Дараагийн Ницшегийн лекцэн дээр энэ тухай бид нар ярина. Дахин нөгөө төрөх тухай байгаа шүү дээ. Тийм дахин төрөх гэсэн сэдв байгаа шүү дээ. За тэгээ нэгэнт одоо тэг хүн перфект одоо тийм үү төгс болох тэг зүс царай одоо би хаа юу гэдэг төгс болох нэгэн томжгүй шүү дээ. Тэгвэл тэрний төлөө явах ямар ч шаардлагатай. Тийм. Гээл хүмүүс ч ингэж бие бодоод нэг л гоё биетэй болох гол ингэж идэг шүү дээ. Ямар ч утгагүй. Нэг л гоё залуухан зүс царайтай болох гол ингэж идэг шүү дээ. Дандаа л сэтгэлээр унах шүү дээ. Тийм. За энэ яг юу хөгжим ягаагүй дуу чимээ сонсоогүй мөртлөө сонсдог тийм байдгүй гэсэн. Тэгэл цаг хугацааны тухай байна. Ерөнхийдөө тэгэл яг хүмүүс чамайг лайкдаг дээрүү эсвэл чамайг респектлсэн дээрүү тэгэл ямар ч юм асуултууд байгаа шүү. Soul хүний одоо сүнс тийм үү? Амин сүнс одоо хаана байдгийг тий? За тэг хүнд надад үнэхээр одоо цааш хамтрахаар боломжтой тийм хүний одоо хайр мөн үү эсвэл боломжгүй хүний хайр үү гэсэн ийм их асуудал байгаа. За найзгүй байхад ер нь амьдрал ямар вэ? Найз ер нь
юунд хэрэгтэй гэсэн асуулт байна. Тэр нь амьдралд ямар нэгэн амьдрал тийм үү амьдрах одоо шалтгаан яг юу юм бэ? Яагаад бид ингээд амьдрах дуртай? Яагаад ингээд бид нар амьдраад ингээд явж байгаа? Тэрний шалтгаан одоо бий юу гэсэн. Заавал ер нь шалтгаан байх ёстой ч юм уу гэсэн тийм одоо ийм асуултууд. Ийм одоо асуултуудыг ингээд оруулсан юм. Философийн юмнуудыг би танд танилцуулж байгаас дараагийнхаа дахиад харуул. Ингээд энэ бүгд чинь хааны газар лекцийн дунд хариулагдаад яригадаад яваад байгаа шүү. Тийм. Би бол яг энэ асуултууд бол яг зөвхөн миний өдөр тутмын хийдэг ажил. Тийм. Энэ бол миний философийн асуултууд чинь миний хөдөлмөр. Тийм. Энэ асуултуудыг үргэлж асууна. Эцсийн одоо 100% зөв хариулт бид нар ярих боломжгүй шүү дээ. За өнөөдөр нэг юм лекц байлаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн лекц хүртэл баяртай. Тайван байна.